За бүгдээрээ сайн байцгаана уу? За Observe Consulting-аас зохион байгуулж байгаа биеинжингээ удирдах нь гэдэг одоо цуврал сургалтын маань нэг хэсэг маань өөрөө одоо танилцуулгад бэлэн боллоо. За энэхүү сургалт маань хоол хүнсний зөв зохистой хэрэглэлээгээ цуврал 10 сургалтын маань өөрөө 4-р сургалт болж байгаа. За бүгдээрээ өнөөдөр биеинжингээ хэрхэн доктортой байлгах вэ? Биеинжин илүүдэл жинтэй бол хэрхэн биеинжингээ хасах вэ гэдэг талаар өнөөдөр ойлголт авна гэсэн байна. За сургалтын маань агуулга юун түрүүнд танилцуулбал биеийн бүтц найрлага гэж юу вэ? За таргалалт гэж юу вэ? За өөрөө таргалалт үүсэж байгаа үндсэн шалтгаанууд нь юу байдгийг. За түүнд нөлөөлж байгаа амьдралын хэв маягийн гол өвчин зүйл болох дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй гэдэг зэрэг нь өөрөө таргалалтад хэрхэн нөлөөлдөг юм. За хоол хүнсний өөрөө илчлэг болон илчгийн нягт гэж юу байдгийг. За хоолтын зарчим өөрөө ямар зарчим байх вэ гэдэг талаар өөрөө сургалт маань байгаа гэсэн үг. За таргалт гэж юу вэ гэдгийг тайлбарлахын өмнө өөрөө энэ тодорхойлтыг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өөрөө тодорхойлсноор таргалт гэдэг бол дотоод шүрэл, хоол шимтгийл болон бодисын солилцооны эмгэй гэж өөрөө тодорхойлсон байдаг. За тэгэхээр дотоод шүрэл гэдэг маань өөрөө дааврын асуудлууд яригдах нь, хоол шимтгийл гэдэг маань өөрөө шимт бодисын асуудлууд яригдах нь, за цаашлаад бодисын солилцоо гэдэг зүйл өөрөө энэ таргалт гэдэг зүйлтэй нэгт холбоотой гэдгийг та нар бүхэн энэс харж болохоор байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр ганц таргалаад хэмтгийгээр нэмэгдээд өөх нэмэгдээд байгаа асуудал өөрөө энэ биш байна гэсэн. За хүний биеийн найрлагыг юун түрүүнд ярихад хүний бие өөрөө булчин, өөх, яс, эрдэс, ус гэсэн юм одоо зүйлүүдээс тогтдог. За тэгэхээр бид нэр таргалалт гэж яриад байгаа зүйл маань юу вэ гэхээр биеийн өөхний хэмжээ нэмэгдэх гэдгийг маш сайн ойлгох. За тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүний өөхний түвшин харьцангуй өөр буюу эмэгтэй хүний өөхний түвшин илүү өндөр байдаг. За энэ нь өөрөө эмэгтэйчүүдийн өөрөө даавруутай илүүтэй холбоотой асуудал байдаг бол эрэгтэй хүний харьцангуй бага байдаг гэж энгийнээр ойлгож байна. За тэгэхээр бид нэр таргалалт гэдэг зүйл одоо энэ хэвийн байгаа өөхний хэмжээ маань нэмэгдэх энэ агууламж маань нэмэгдөхийг бид нэр таргалт гэж яриад байгаа гэсэн. За тэгэхээр бид нар энийг ойлгохын тулд юун төрөд энэ өөхний эс гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр өөх гэдэг маань өөрөө тухайн өөрөө эс байх нь байна тий. За энэ эс маань өөрөө хоол хүнс идэхээр томроод буцаад хоол хүнс идэхгүй байх хугацаанд өөрөө ингэж жижигэрч яадаг. За тэгэхээр бид нар энэ зүйлээс өлсөх мэдрэмжийг аваад буцаад бид нар хоол хүнс идснээр энэ өөхний хэмжээ томорч жижигрэх байдлаар тогтмол ингэж хэвийн процессор өөрөө явагдаж яадаг. За гэтэл бид нар өөрөө таргалалт илүүдэлжин энэ зүйл маань болоод ирэхээр өөр яадаг вөхөр өөхний хэмжээнүүд ингээд эсүүд хэмжээг нэмэхээс гадна тоогоо өөрөө олшруулад олон болж эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр илүү магадгүй нэг эс маань томрох гэдэг асуудал нь өөрөө 2 болоод 4 болоод гэдэг юм уу хэмжээнүүдээ нэмээд ирэх юм гэсэн үг. За бид нар тарган байж байгаа турх үед өөрөө яадаг вөхөр энэ өөхний эсүүд өөрөө жижигэрдэг болохоос буцаж өөхний эсийн тоо цөөрдөг өөр онцлогтой. За тэгэхээр бид нар яагаад тарган байж байгаад турах үед илүү буцаж таргалах магадлал нь илүү амархан байгаад гэдгийг илүү хурдан таргалаад гэдгийг гэхээр өөхний эсүүдийн асуудал яригддаг гэсэн. За тэгвэл бид нар таргалалт үүсэх үндсэн шалтгаанууд нь юу байдгийг энэ дэлгэснээрээс харж болохоор. За бидний хоолны элчгийн тэнцвэр гэдэг зүйл маш чухал байдаг нэгдүгээрт. За тэгэхээр бид нар хоол хүнсээр авж байгаа илчлэг бидний биеийн бодисын солилцоогоор өөрөө зарцуулж байгаа илчлэг буюу хөдөлгөөний илчлэг. За ингээл зүрх, уушиг гэл энэ дотор эргэтэн тогтцоонууд ажиллахад шаардлагатай илчлэгүүд өөрөө энэ хоол хүнснээс авч байгаа. Энэ хоёрын баланс гэдэг зүйл тэнцвэртэй байвал бид нар биеинжингээ тогтмол барьдаг байх нь гэж. За харин хоол хүнснээс авах илчлэг нь илүү өндөр болоод бидний хөдөлгөөн багасаад те бодисын солилцоо удаашаад ирэх юм бол биднэрт өөрсдөө таргалалт гэдэг зүйл үүсч эхэлдэг байна. За эсвэргээрээ бид нар хоол хүнснийхээ хэрэглээг багасгаад одоо юу гэдэг бодисын солилцоо хөдөлгөөний эрчмээ нэмэгдүүлэлт бид нар биеинжин хасах гэдэг процесс явагддаг гэсэн үг. За тэгэхээр энэ тэнцвэр өөрөө нэгдүгээр ойлгох зүйл байна. За хоёрдугаарт нь бус шалтгаанууд өөрөө юу байна вэ гэхээр бидний нойрны шалтгаантай байна. Жишээлбэл ярих юм бол нойр гэдэг зүйл бидний дааврын тогтолцоо гэдэг зүйлүүдтэй маш шууд холбогддог. За тэгэхээр нойр багтаа явдаг хүмүүс илүү таргалтанд өртөх эрсдэл өндөр байдаг. За цаашлаад хөдөлгөөний дутагдaltaй бид нар дэлхийн нийтээрээ суурин амьдралын маань ажлын байр маань өөрөө суугаа ажил болж байна. Энэ өөрөө хөдөлгөөний дутагдал энэ илчлэг зарцуулалтыг өөрөө багасгаж байгаа гэсэн үг. За тэгснээр бид нэр таргалтанд өртөх байна. За сэтгэл зүйн асуудлууд гэх юм бол энэ стрессийн асуудал. За стресс гэдэг маань маш олон төрлийн дааврууд яригдана. За тэгээд энэ кортизол ч гэдэг юм уу те энэ даавруудын хэмжээ өндөр байх нь бидний хоол хүнсний хэрэглээ, хоолны дуршил ч гэдэг юм уу те энэ зүйл
шууд нөлөөснөөрөө бидний тархалтын дээр гол нөлөөлдөг хүчин зүйл байна. За, даавар генетикийн асуудлууд байна тий. Өвөрмөц за өвчнүүд шалтгаалсан тархалтууд байна ч гэдэм үү тий. За, 21-р зууны хамгийн том асуудал болоод байгаа зүйл бас нэг зүйл бол энэ бичиж шинжилгээний дутагдлаас шалтгаалсан өвчлөлүүд буюу бид нар хоол хүнснээсээ амин дэм эрс бодис гэдэг зүйлийг бага авснараа бас тархалтанд өртдөг байх нь гэсэн. За дараагийнх нь уургийн дутагдал буюу уургийн бага хэрэглээтэй холбоотой бид нар бас таргалж болох нь байна. За тэгээд хоолтын давтамж цагууд бас мөн яригдах гол хүчин зүйлүүд болж байгаа гэсэн. За тэгээд боловсруулсан хүнсний хэрэглээ буюу бид нар бэлэн бүтээгдэхүүн их хэрэглээд ах нь өөрөө таргалтын бас үндсэн шалтгаан болдог байх нэ гэсэн. За тэгэхээр бид нар яг өөртөө асуудал болоод байгаа зүйлийг засч чадах юм бол таргалтаас сэргийлэх магадгүй та биеийн жигээ бууруулахад хамгийн гол хүчин зүйл нь болно гэсэн юм аа. Тэгэхээр маш олон зүйлүүд хамаардаг байх нэ гэсэн. За тэгвэл сэтгэл зүй гэдэг зүйл хамгийн түрүүлж яаж нөлөөлдгийг бид нар бүгдээрээ жишээ аваад байна. За тэгэхээр стрессийн давар буюу кортизол гэж бүгдээр ярьдаг тийм. Кортизол гэдэг маань өөрөө нэг л төрлийн давар, стрессийн ингээд маш олон төрлийн давар байна. Жишээлбэл дээрвэл кортизол гэдэг зүйл байгаль дээр бид нар лөө амтан дайрлаа гэхэд энэ давар маань их хэмжээнд ялгараад бид нар тухайн амтнаас зугтах түргэн шалангай хөдлөх гэдэг юм уу те амь аврагдах болцлыг бүрдүүлдэг өөр юм гол давар гэсэн. За гэтэл бид нар тайван үедээ ажлын байран дээрээ ч гэдэм үү те энэ кортизол гэдэг даврууд өөр стресс өөр өндөртэй байснаар яадаг вөхөр энэ өөрөө бидний хоолны дуршил, цусны сахар гэдэг зүйлүүд шууд нөлөөлж идэг. За тэгээд бүгдээрээ сайн анзаарах юм бол стресс ихтэй байгаа үедээ амттан бялуу, жигмэгч гэдэм ундаа гэдэг ийм зүйлүүд хэрэглэх хүсэлтэй хүмүүс байдгийг та бүхэн анзаарвал энэ өөрөө энэ даавартай холбоотой. За тухайн хүнсний хэрэглээг хэрэглэхээр яах вэ гэхээр бид нар цусны сахар нэмэгдээд стресс багасж байгаа, тайвширж байгаа мэдрэмжүүдийг тухайн хүн авдаг гэсэн. За энэ өөрөө ингээд удаан хугацаанд үргэлжлэх нь өөрөө яадаг вэ гэхээр инсулиний мэдрэг байдал буюу цусны сахарын хэмжээг зохицуулдаг инсулин гэдэг дааварт нөлөөснөөрөө бид нэр хэвлэлийн тойргоороо нэмэгдэх тийм үү, хэвлэлийн таргалтанд өртөх ингээд гол асуудлууд болж байгаа. За энэ нь өөрөө буцаагаад кортизол, энэ стрессийн давруудаа ингээд дахиж өдөөгч зарчмаар ингээд явдаг байна гэсэн. Тэгэхээр энгийнээр ярил те бид нар стресс ихтэй байвал хэвлэлийн таргалтанд өртөх магадлал хамгийн өндөр болдог байх нэ гэх юм уу те. Тэгэхээр энэ зүйлүүд дээрээ бид нар анхаарах, менежмент хийх ч гэдэг юм уу стресс хянаханд өөрөө тухайн хэвлэлийн таргалт гэдэг зүйлээс сэргийлэх гол хүчин зүйлүүд хэвлэлийн таргалтаа багасгах гол хүчин зүйлүүд болж байна гэж ойлгох гэсэн. За тэгвэл бид нар хоол хүнсээр авж байгаа зүйлүүд бидний тархалтанд яаж нөлөөлөд байна гэдгийг бүгдээрээ хичээс харцгаая. За бидний өрхийн хоногийн илчлэгт хүнсний бүлгүүдээр хэрхэн нөлөөж яах гэдгийг харуулсан буюу бидний яг өдөрт юу идэж яах гэдгийг нөхөс судалгаан дээр харуулсан гэсэн. За тэгэхээр бид нар ингээд харах юм бол юу байх юм бол бидний хүнсний хэрэглээний 57-оос 63% нь юу байгаад байна вөхөр зөвхөн үр тарианы бүлгүүд буюу бид нар гурил будааны төрлүүдийг хэрэглээд байна гэсэн үг. За тэгэхээр бид нар ялангуяа гурилны хэрэглээ өөрөө маш өндөр байгааг нь өөрөө харж болж байна гэсэн үг. За тэгэхээр бид нар нийт авж байгаа илчлэгийн 63%-ийг зөвхөн гурил будаа гэдэг зүйлүүдээс аваадах юм бол энэ өөрөө бидний магадгүй таргалтын бас хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг байх нэ гэсэн үг. За тэгэхээр бид нар нийгэмдэр гурил идэх юм болоод будаа идэх юм болоод жин хасчлаа гэдэг зүйлүүдийг маш харж байсан баг тий. За энэ нь өөрөө яаж ийм вөхөр бидний энэ илчлэгийн 63%-ийг бид нар хасчихаар бид нар өөрсдөө жим хасаад байгаа өөрөө үр дүнгууд гараад ирэх гэсэн үг. За тэгэхээр бид нар магадгүй энэ хэрэглээгээ хянах шаардлагатай болсныг өөрөө энэ судалгааны үр дүн бас харуулж байна гэсэн үг. За харин сүүлд нь харагдж байгаа энэ улбар шаар тэмдэглэсэн 3.3%, 3.2% өөрөө юу байгаад байна вэ гэсэн чинь бидний жимс хүнсний ногооны хэрэглээ өөрөө ийм бага байх гэлтэж байгаа. За тэгэхээр бид нар энэ хэрэглээг анзаарах юм бол гурил будаа ийм их жимс хүнсний ногоо ийм бага хэрглэж яхад бид нар таргалах нь өөрөө зайлшгүй бараг зүйл болчихж байгаа гэсэн. За тэгэхээр биеийн жингээ хасахад яагаад жимс хүнсний ногоогоо хэрэглээг нэмэгдүүлэх, за гурил будаа өөхцний хэрэглээгээ багасгах ч гэдэм үү энэ зүйлийг яриад байдаг вөхөр энэ хоёр зүйлийн хэрэглээний байрыг сольж ээж бид нар өөрөө биеийн жин хасах гэдэг процесс нь өөрөө чухал байна гэсэн. За тэгвэл бидний түгээмэл хэрглэж байгаа хоол хүнсийг бүгдээрийн зурган дээр хараад үзтээ. Эхний зурган дээр цовин байна, гошуур байна, бид нар өглөө цайнтай боол талхны төрлүүд байна, бялуу байна, тэ бууз байна гэдээ ингээд бодоод үзэх юм бол нийт хэрглэж байгаа хоол хүнсний маань дийлэх найрлага маань зөвхөн гурил
сахар, тосны төрлүүдийг ингээд маш их хэмжээнд хэрэглэж байгаа асуудал. Одоо биднэрт яг хэрэглэх шаардлагатай хүнсний ногоо, жимс ч гэдэг юм уу те уургалаг хүнснүүд гэдэг зүйл нь ч их орохгүй байгааг та бүхэд анзаарч байгаа. Тэгэхээр энэ өөрөө магадгүй бидний хамгийн том таргалт үүсэж байгаа шалтгаан байна гэсэн. Тэгэхээр энэ би үүсгэж байгаа шалтгаануудаа бид нэр сольж чадах юм бол биеийн жингээ барих, биеийн жин хасах гэх юм уу ийм процесс бидний биед явагдана гэж ойлгох хэрэгтэй. За хүнсний дэлгүүрт бүгдээрээ ингээд ороод харъя те. Хүнсний дэлгүүрт байгаа зүйлүүд юу байна гэж харах юм бол яг түрүүний хэлсэн бидний зөвхөн гурил, будаа, сахар те ийм боловсруулсан хүнсний хэмжээнүүд маш их. Нийт хүнсний бараг 70-80% эзэлж байгаа. Тэгэхээр энэний хэрэглээ биднэрт өндөр байна гэдэг маань өөрөө тухайн өөрөө биеийн жин нэмэгдэх тархалтын эрсдлүүдийг өөрөө нэмээд байгаа гэсэн. Гэтэл биднэрт шаардлагатай уураг, амьдын эслэг гэдэг зүйлүүд энэ дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүн дээр маш бага харагдж байгаа та бүхэн одоо ингээд анзаараад харвал болж байна гэсэн. За тэгвэл бид нэр амьдралын хэв маяг яг яавал биднэрт илүүтэй биеийн жин хасахад илүүтэй тустай юм бэ гэдгийг бүгдээр аваад үзье. За тэгэхээр биеийн жин гэдэг зүйл ганц хоолтоос хамаардаг зүйл биш. Таны дасгал хөдөлгөөн ямар байх, тухайн хэрвэл нойр ямар байх, сэтгэл зүй ямар байх энэ дөрвөн хүчин зүйл маш чухал нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр нэг нь нэгнийг одоо магадгүй нойр нь бага байвал тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлөл, сэтгэл зүйн нөлөөлөл хоолны дуршилт нөлөөлдөг ч юм. Ингээд дам дамаа нөлөөлөлт маш өндөртэй байдаг учраас дөрвөлнгийн яг сайн хэмжээнд хянч чадах нь өөрөө хамгийн сайн биеийн жингээ тогтвортой барах өөрөө чухал байдаг гэсэн. За магадгүй одоо энэ зурган дээр харж байгаа шиг та бүхэн хооллолт, сэтгэл зүйн, нойр, дасгал гэдэг зүйлээ 25% гэж төсөөлөд нийлээд 100% гэж төсөөлөх юм бол хэр байна гэдгийг өөртөө ингээд магадгүй өөрөө өөртөө бодоод үзээрэй гэсэн. За би зүгээр энэ жишээ авбал тухайн хоолтоо маш сайн хяндаг тий. Сэтгэл зүй айгүй тогтвортой нойроо өдөрт магадгүй 8 цаг тогтмол авдаг мөртлөө тухайн огт хөдөлгөөн хийдгүү магадгүй суугаа ажил хийдэг тий. Ажлаасаа гараад машинд явдаг тий. Шатаарч халахдаггүй ийм асуудал байх юм бол бид нэр магадгүй таны биеийн жин ямар байна гэдгийг өөрсдөө анзаараад үзээрэй. Тэгэх юм бол танд засах ёстой зүйл нь юу вэ гэж бодоод үзэх юм бол та хоолт гэхээсээ илүү дасгал хөдөлгөөн дээр илүү анхаарч чадвал биеийн жин хасахад өөрөө илүү гол зүйл маань байх нэ гэдгийг өөрөө өөрснөө анзаарна гэсэн үг. За тэгэхээр хүн болгоны тархалтанд өртөөд байгаа шалтгаан биеийн жин нэмээд байгаа шалтгаан өөр байдаг. Тэр гол зүйлүүдэд олох нь хамгийн чухал гэсэн үг. За тэгвэл хэд бүгдээрээ хоол хүнсээр хэрхэн хооллох вэ гэдэг талаар одоо бүгдээрээ ярилцгаая. За тэгэхээр хамгийн түрүүлээд ойлгох зүйл илчлэгийн нягт гэж юу вэ гэдгийг хамгийн түрүүлээд ойлгох шин. За тэгэхээр илчлэгийн нягт гэхээр бид нэр зүгээр ямарваа нэгэн зүйлийн нягт ихтэй, нягт багтай гэдэг ойлголтуудыг мэднэ. За төмөр металл гэх юм бол маш нягт ихтэй. За бид нэр хөөсөн зэрэг гэх юм бол ингээд нягт багтай гэдгийг мэддэг шиг яг хоол хүнсэнд хэдийн хэмжээнд төр хэдэн килокалори ороод байна гэдгийг өөрөө илтгэхийн нягт гэсэн. За тэгэхээр хамгийн ихний зурган дээр харагдаж байгаа энэ ч бүрэг байна, шарсан төмс байна гэл ингээл бидний одоо фаст фуд аваад иддэг ийм сет байна те. Энэхүү сет маань дунджаар 1800 калори байдаг гэд үзэх юм бол бидний илтгэхийн нягт багтай хүнснүүд сонгол хоёр дахь зурган дээр харагдаж байгаа энэ бүх хүнснүүд нийлээд 1800 калори болдог байна. За тэгэхээр бид нэр илчлэгийн нягтыг юу илэр нэмээд байна вэ гэхээр энэ тоснууд, сахарууд гэдэг зүйлүүд илчлэгийн нягтыг маш их хэмжээгээр нэмдэг. Харин эсрэгээрээ жимс хүнсний ногоо, уургалаг хүнснүүдийн хэмжээнд орогдсон бидний идэх хэмжээнүүд их болоод илчлэгийн хэмжээнд багасдахыг та бүхэн харж байна. За хоёр дахь зурган дээр харах юм бол за мөн адил те бүргэр шарсан төмөс за кофе харагдаж байна. Starbucks-ын кофе донат гэдээ харахад энэ 1800 калори хахад хоёр дахь зургийн хамгийн сүүлд нь харагдаж байгаа энэ жимс хүнсний ногоо, уургалаг хүнснүүд те маш олон зүйлүүд нэмээд өдрийн турш идэх хоол маань 1800 болж байгаа жишээтэй. За тэгэхээр бид нэр илчлэгийн нягт багтай буй аль болох жимс хүнсний ногоо, уургалаг хүнснүүд сайн орсон те ийм хүнснүүдийг сонгосноо бидний түрүүний ярьсан илчлэгийн баланс буюу илчлэгийн нягт гэдэг зүйлүүд багтай илчлэгийн баланс маань өөрөө тохиромжтой байх нэ. Тэгснээрээ бид нэр биеийн жаасах процесс явагдах нэ гэсэн үг. За тэгвэл хоол хүнсэн дээр бид нэр сонгохдоо юуг анхаарах юм гэдэг зүйлийг нэгдүгээрт хараад үзье. За бид нэр хамгийн түрүүлээд ойлгох зүйл нь хоол бүрт хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь өөрөө биеийн жин хасах процессд өөрөө маш чухлаа нөлөөдөг. За яагаад гэвэл уураг
их хэмжээнд хэрэглэх нь өөрөө бидний GLP-1 гэж яригддаг тий. Цадах мэдрэмжийг өгдөг энэ уургийн илэрчлүүд аяга өндөр байдаг. Тэгэхээр бид нар цадгалан явдаг гэж энгийнээр ойлгож байна тий. Хоёрдугаарт уургийн хэмжээ нэмэгдэх нь бидний бодисын солилцооны суур хурдыг хамгийн гол нэмэгдүүлдэг. За тэгснээр уурга сайтай хүнс сэргийлэх нь өөрөө бид нар цадгалан явах нь бодисын солилцоог дэмжинэ гэдэг маань бидний илүүтэй чин хасахт өөрөө тохиромжтой байх нь гэсэн. За дунджаар нэг 20-30 грамм уурга хоол болгонд идэх нь өөрөө одоо ямар давуу талтай байна вэ гэхээр бидний нэг удаа идэх хамгийн тохиромжтой хэмжээ өөрөө энэ хэмжээ байх гэсэн. За дунджаар одоо энэ доор зурган дээр харуулж байгаа дахианы цээж мах гэхэд 120 г тутамдаа энэ хэмжээний уургийг авахдаг юм байна. За салмон загас гэхэд нэг 125 г тутамдаа тий. За стейк буюу одоо махны төрлөө дунджаар нэг 140-150 г тутамдаа энэ хэмжээний уург. За өндөг гэхэд нэг 4-5 ширхэг өндөг тутамдаа 20-30 г уурга агуулдаг байх жишээ нэ тий. Тэгэхээр дүүфүү гэдэг ургамлын гаралтай уургууд маань өөрөө 200 г тутамдаа энэ 20-30 г уурга агуулж байна гэдэг юм уу тий. Уурга сайтай хүнснүүдийг хоол болгондоо идэх нь таны биеийн жим буруулахад хамгийн гол нөлөөлдөг байх нэ гэсэн үг. За тэгэхээр магадгүй энэ төрлийн хүнснүүдийг хоолндоо тогтмол оруулах нэ гэж бид нэр ойлгох байна. За уурга өндөртэй хооллох тун саяны яг хэлсэнчлэнтэй илүү их энерги зарцуулалтыг нэмэгдүүлдэг байх нэ. Энэ өөр 15% хүртэл нэмэгдүүлдэг байх. Бидний булчингийн алдагдлыг бууруулдаг буюу бидний биеийн жин хасж байгаа боловч булчингийн хэмжээг хасах гэсэн үг тийм зөвхөн өөхний хэмжээг хасах гэж байгаа учраас энэ алдагдлыг басгадаг нь байна. Дээрэс нь удаан хугацаанд жин хасахад хамгийн эерэг нөлөөтэй байдаг нь өөрөө метанализийн маш олон судалгаануудаар харагдсан байдаг нь ийм нөлөөтэй байна гэсэн. За хоол бүрт эслэг сайтай хүнснүүдийг хэрэглэх. За эслэг гэдгийг бүгдээрээ мэдж байгаа тийм өтгөн хаталтаас сэргийлдэг, бидний өтгөний гадагшлуулдаг, цусны сахарыг тогтворжуулдаг, дээрэс нь гидсний ашигтай бактери хооломс болдог. За хамгийн гол нөлөөлөл нь хэм бол цатгалан байдлыг нэмэгдүүлдгээр өөрөө онцлогтой. За эслэг гэдэг зүйлүүд юунд хамгийн их байдаг вэ гэхээр жимс хүнсний ногоо буюу ургамлын гаралтай хүнснүүдийг хальсанд хамгийн их хэмжээгээр байдаг. За эслэг өндөртэй хоолнуудын жишээ гэх юм бол энэ доор нь харч авга байна, оранж байна, алин байна, банан байна, одоо raspberry байна ч гэдэм үү те. За эдгээр зам ингээд бүх төрлийн ногоонуудад маш их хэмжээтэй байгаа. За тэгэхээр энэ ногоо жимсний хэрэглээг нэмэгдүүлэх нь өөрөө саяны бүх давуу талуудыг бидэрт өөрсдөө өгнө гэсэн. За дараагийнх нь тосны хүчлийн асуудал, тосны хэрэглээний асуудал. За ялангуяа одоо санаагүй тосны хүчил илүүтэй агуулсан төрлүүдийг илүүтэй сонгох гэж байна. За энэ зурган дээр харж байгаа тосон дээр юу байгаад байна гэхээр энэ улаанаар тэмдэглэсэн нь бидний хансан цэцний агууламжууд. За хамгийн эхнийх нь ярил канола ойл буюу бидний хэлдэг рапсинс дунджаар нэг 7% хансан цэц агуулдаг байх байна. За тэгэхээр бид нэр бага хансан цэцний хэмжээтэй тосны төрлүүд илүүтэй сонгосмаа бидний биеийн жин хасахад илүү тустай. Харин эсрэгээр омега 3, 9 гэдэг энэ тосны хүчлүүд агуулсан тоснууд илүү сонгол биднэрт жин хасах тий эрүүл мэнд гэдэг зүйлүүд илүү чухал байгаа гэсэн. За тэгэхээр энд маань өөрөө ямар тоснууд өөрөө одоо шаардлага илүүтэй хангаад байна вэ гэхээр канолос буюу рапсинснууд байна. За малингенснууд буюу флаксид ойл гэхэд унжаар 9 г хансанцтай дээрээс нь 57% нь одоо омега 3-ын агууламж өндөртэй ч гэх юм тий. За оливын тос бас яагаад илүүтэй үнэтэй юм одоо эрүүл гэж яриаддаг шалтгаан гэх юм бол хансансны агуулмж нь 15% буюу багатай байдаг бахна нь омега 9 буюу энэ үрвслийг бууруулдаг тосны хүчил нь өөрөө 75% байдаг байна ч гэдэг юм уу тий. Ийм тосны хүчлийн найрлагаар бол маш сайн тосны их хүсрүүд болдог байна гэсэн. Дарийн эсрэгээрээ бид нэр хансан тос ихтэй тоснуудыг илүүтэй багасгах шаардлагатай. За тэрэнд нь доороос нь аваад үзэх юм бол коконатын тос гэх юм бол дунджаар 91% нь хансан тос гэж бодох нь маш их хансанцтай байдаг байна тий. За гэтэл бид нар нийгмээрээ одоо коконатын цэс магадгүй эрүүл гэдэг ингээд маш их хэмжээнд хэрэгэлдэг тий. Энэ бас магадгүй буруу ойлголтуудын бас нэг байх. За цөцгийн цэс гэхэд дунджаар нэг 68% нь хансан цэс гэдэг маань бас их хэмжээнд хансан цэс агуулдаг байх нь байна гэх юм уу тий. Тэгэхээр бид нар тосны хэрэглэн дээрээ илүүтэй авокадо байж болно, олив байж болно, малингенснууд, рапсинснууд ч гэх юм уу тий. Энэ тосны хүчлүүдийг агуулсан тоснуудыг сонгох нь илүү чухал байх нэ гэсэн. За дараагийн гол зүйл маань өөрөө нойрны чанар байгаа тий. За нойр сайн авах нь тухайн хүмүүсийн
өлсөх мэдрэмжинд нөрөө малч чухлаар нөлөөлдөг. За тэгэхээр өдөрт хамгийн багадаа 7-9 цагийн чанартай нойр авах нь тухайн өлсөх мэдрэмжийг бууруулна, дааврын түвшинд нөлөөлнө. За тэгээд өөх эсэлдэх процесс буюу fat oxidation гэдэг өөх бодисын солилцоонд ороод задраад биеийн жин хасахад өөрөө гол нөлөөлдөг зүйл маань өөрөө нойр гэдэг зүйл байна. Тэгэхээр нойрны чанарыг маш чухалчилна гэсэн үг. За өдөрт тодорхой хэмжээний буюу нэг багадаа 30 минутын дасгал хөдөлгөөн хийх гэж байна. За тэгэхээр дасгал хөдөлгөөн гэдэг зүйл бидний бодисын солилцоог эрчимжүүлдэг, дээрэс нь өөрөө тэ илчлэлийг зарцуулалт, илтгэлийн ашиглалтыг өөрөө нэмэгдүүлдэг ч гэх юм уу тэ. Тэгэхээр өөхний эсэлдэх процессыг нэмэгдүүлээд тухайн хүнд маань жин хасахдаг процесс өөрөө чухал нөлөөтэй байдаг. За тэгэхээр хамгийн багадаа 30 минут тохирсон дасгал хөдөлгөөн буюу дунд орчимтэй, өндөр эрчимтэй дасгалуудыг сонгох нь илүү үр дүнтэй байх нэ гэсэн үг. За тэгвэл хооллох цаг ба давтамжийн хувьд маань ямар байх нь зохимжтой вэ гэхээр за биднэрт аль болох хоолны давтамжинд өглөө, өдөр, орой гэсэн үндсэн 3 хоол байна. За энэ 3 хоолыг заавалчгүй идэх гэдэг зүйл дээр илүү анхаарах шаардлага. За идэхдээ бид нар юу анхаарах вэ гэхээр түрүүний уургийн агуулгын сайтай, жимс хүнсний ногоо их агуулсан буюу эслэх сайтай. За тэгээд тохирсон эрүүл тосны агуулмжуудыг агуулгах нь өөрөө бидний хоолны маань үндсэн зарчим байх гэсэн. За харин хооллох цагуудын үед аль болох урт хугацаанд хооллох гэхээс илүү бага хугацаанд хооллох нь биднэрт илүүтэй өөрөө ашигтай байдаг. За зарим тохиолдолд 8-16-гийн мацаг гэж хүмүүс их ярьдаг те 8 цагийн турш тооллоод 16 цаг идэхгүй гэх юм те. Энэ байдал нь өөрөө яах вэ гэхээр 16 цагийн турш үлэн байна гэдэг маань өөрөө тухайн хүний биед байгаа өөх гэдэг зүйлийг бид нар бодисын солилцоонд авч ашиглаад эцний их өсөв болгоод жин хасж байгаа өөрөө бас нэг аргууд байна гэсэн. Тэгэхээр ийм аргуудыг бид нар ашиглаж болно. Гэхдээ 8 цаг идэж явах хугацаанд хангалттай хэмжээний шимт бодисуудаа буюу уурга, амьд эм, эрдэс гэдэг зүйлүүдийг хангалттай хэмжээнд авч хооллох нь өөрөө маш чухал байгаа даа гэсэн. За тэгэхээр бид нар аль ч төрлийн хооллох аргууд ашигласан бидний хоолны маань үндсэн зарчим бол яг адилхан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгвэл бид нэр тавганы зарчим гэдэг зүйлийг өмнөх сургалтанд дээр тайлбарласан. За тэгвэл энэ тавганы зарчим маань яагаад тавганы тал нь жимс хүнсний ногоо гэдэг зүйл ороод байгаа вэхээр энэ эслэг, амьд эм, эрдэс бодис гэдэг зүйлүүдийг энэс гол авдаг юм байна. За уургалаг хүнс яагаад дөрвний хэссэн тодорхой хэмжээнд ороод байна вэ гэхээр за уургийн хэрэглээ маань өөрөө зайлшгүй тухайн хүний биеийн жин хасах бодисын солилцоо гэдэг зүйл чухлаар нөлөөлөд байна гэсэн. За үр тариа гэдэг зүйлүүдийг яагаад бид нар бага ойлгох шаардаад байна вэ гэхээр үр тариа гэдэг зүйлээс бид нар тодорхой хэмжээний эслэгүүдийг тодорхой хэмжээний энергийг авдаг учраас энэ өөрөө тавганы тодорхой нэг хэсэг нь байна. Гэхдээ дийлэнх хэсэг нь биш, бага хэсэг нь байгаа гэдгийг бүгдээр анзаарах хэрэгтэй байна, тий? За тэгэхээр бид нар одоо энэ зурган дээр бидний дийлэнх иддэг хоолууд тий? Одоо юу гэдэг нь тий? Ихнийхэн гомтой хуурга байна, будаатай хуурга байна. За бидний шарсан махнууд байна, спагетти байна ч гэдэм үү тий? Энэ хоолнуудыг бид нар ямар байдлаар энэ тавганы зарчим руу шилжүүлж хоол болох нэ? Бидний иддэг хоолныхоо орос найрлагуудыг өөрчлөөд бид нэр саяны зарчмыг баримтлаад эрүүл хоолт руу шилжих боломжтой. За тэгэхээр энэ одоо жишээнүүдийг энэ зурган дээр та бүгд харуулсан байна гэсэн. За бид нар тэгвэл биенжин хасгаар шийдээд одоо тий хоолтон дээр анхаарал, хөдөлгөөн дээр анхаарал юу бидний амжилттай жин хасахад чухал юм бэ гэдэгтэр нэг хэдэн зөвлөгөө бэлтгэсэн байгаа. За энэ хүү зөвлөгөөнүүд хамгийн түрүүлээд бид нар тогтмол бүртгэл хөтөлж яах нь өөрөө бидний энэ доктортой жин хасахад хамгийн чухал нөлөөлдөг. За хоолтын бүртгэлээ хөтлөх, дасгалын бүртгэлээ хөтлөх, хэдэн цаг тунтж байгаагаа хөтлөх гэх юм үү. Энэ зүйлүүдээс бид нар ямар нэгэн алдаа дутагдлуудаа руу олж харахад биднэрт маш чухал нөлөөлдөг. Тэгэхээр бид нар тогтмол бүртгэл хөтлөх нь бас нэг чухал зүйл байна тий. За бид нар биеийн жин хаслаа гэхэд тодорхой хугацааны дараа биеийн жин хасах байдал нь багасаад бид нар биеийн жин зогсох гэж ярьдаг тийм. Энэ зүйл хүн болгонд яг идчихлэн тохиолддог. Харин энэ зүйл тохиолдно гэдгийг бидний анханасаа одоо бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн. За тэр үед бид нар хоол хүнсээ хаяад энэ бүтэхгүй мэн гэхээс илүүтэй хөдөлгөөний идэвхтэй нэмэхтэй бодисын солилцоогоо нэмэгдүүлэх
Тэ стрессээ хянах. За хоолтон дээр магадгүй илүүтэй шимтгийлтэй хооллох гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг хэрэгжүүлж чадах юм бол үргэлжлүүлээд бидний биеийн жин хасах процесс явагдах гол нөлөөтэй байгаа гэсэн. За мэдээч зарим тохиолдолд өөрийгөө шагнах, урамшуулах тохиолдол байдаг те. Энд шагнаж урамшуулж байгаа тохиолдолд илүүтэй өөрсөндөө эрүүл хэв маягийг чухалчилсан шагнал өгөх нь өөрөө бидний доктортой жин хасахт өөрөө чухал байдаг бахнэ гэсэн үг. За хамгийн сүүлд нь удаан хугацаанд тогтвортой жин хасж байгаа ийм 5,000 хүний судалгааны үр дүн одоо харуулсан нэг судалгааг чибэд өргөж байна. Энэ өөрөө юу гэхээр 6 сараас дээш хугацаанд тогтвортой жин хасж байгаа хүмүүс гурван зүйл дээр нийтлэг шин чанартай байсныг ингээд судалгаагаар анзаарсан байна. За тэр нь юу вэ гэсэн чинь тухайн хүмүүс тогтмол хөдөлгөөн хийдэг байсан буюу 7 хоногт 150 минутаас дээш их бага хэмжээгээр хөдөлгөөн хийдэг байсан бахна нь уурга сайтай хоолыг өдөрт 3 удаа хэрэглэдэг байсан бахна нь за нойрны чанарыг өдөрт 7-оос 9 цагийн тогтвортой тийм сайн нойр авж байгаа. Энэ гурван зүйлийг хамт хэрэгжүүлж чадсан хүмүүс хамгийн тогтвортой жин хассан өөрөө судалгааны үр дүн багмаа. Тэгэхээр энэ өөрөө бидний хичээлийн сүйд ойлгох гол зүйл буюу бид нар уурга сайтай хооллох нь, нойроо сайн авах нь, хөдөлгөөн хийх нь, дээрэс нь эслэг амин дэм эрдэс гэдэг зүйл жимс хүнсний ногоог тогтмол хэрэглэх нь бидний удаан хугацаанд амжилттай жин хасах өөрөө гол түлхүүрүүд байх нэ гэдгийг ойлгох нь байна гэсэн үг. Та бүхэн тэгэхээр энэ зүйлүүдийг амьдралдаа нэг зүйлээр хэрэгжүүлэхийг хичээх нь хамгийн үр дүнтэй байх нэ гэсэн үг. За тэгэхээр бидний өнөөдрийн сургалтын маань агуулга маань энэ хүрээ дууслаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.